Үйл мэдэх надтай хамт өргөдөг найзуудынхаа ертөнцөө аялцгаая. Сандаа цогны хүмүүстэй үйл мэдэх цэцгоот нэвтрүүлэг гэж байна. Одоо би цэцэг хэлцүүлээ. Дүлгэн. Хингэнэ. Дүлгэн. Дүлгэн. Байгаль. Дүлгэн байгаль 4 настай. 4 настай. Ийм жижигхэн хөрхөн мама манай нэвтрүүлэгт оролцож байгаа тийм ээ. Бид гуравчид ер нь дүлгэн байгальтайгаа хаан сууж байгаа илээ үл мэдхээ. Цэцэрлэгтэн. Тий, ямар цэцэрлэг илээ? 3 дугаар цэцэрлэг. Хаанхын 3 дугаар цэцэрлэг юм. Өмнө говийн 3 дугаар цэцэрлэг. Биш, Өмнө Говь аймгийн 3 тис. 3 тис. Сумын 3 дугаар цэцэрлэг. 3 дугаар цэцэрлэгийн бэлтгэл анги. Бэ бүлэгтэрсэн байгаа. Гэтэл манай бүр дүлгэн байгалийн анги болж таарсан тийм үү? Энд одоо манай дүлгэн байгальч одоо ингээд сургуультай бэлтгэгдээд ингээд байж байгаа шүү дээ, тийм ээ. За мундаг юм аа. Ийм жоохон байж одоо тэгээд 20 хүртэл тоолж байгаа. Тийм, миний үчин бүр 20 хүртэл тоолд юм билээ тий. За, энэ нэвтрүүлгийг бид нар ямар байгууллагатай хамтарч хийж байгаа мартсан байж хэлэхээ. SGS компани ахч нартай Хамтарч байгаа тий. SGS компани гэж одоо ямар компани байлаа чи нэг очсон доо. уурхааны ажиллагаа. Ажиллагаа. Тэгсэн чи яаж юм тэнд ямар сонь машин байна? MT 4400 Суусан уу чи? Тэгээ нөгөө нэг янз бүрийн газар утга чи юу байлаа? газар ухтаггүй. Тий. Экспактер. Яа. Экспактер. Гэтэл манай энэ дүлгэн байгалийн ах нь тэнд ажилладаг тийм үү? Экспактерт ажиллахгүй. Яагаад нөгөө нэг хоёулаа нэг баяжуулах үйлдвэр гэдэгт очисон шүү дээ. Тэгсэн чинь тэр үйлдвэрт ингээд нөөсөж ингээд зөөдөг ямар машин гэлээ? Ачигчийн оператор гэдэм билээ шүү дээ. Миний үгээ аав нь хин гэдүүлээ миний хөө. Баяр магна гэдэг аав нь шүү, ойлгож байна уу? Тийм. Битэрийг өчигдөр ингээд үзэж яхад баяр магна аав нь тэнд ингээд оператор хийгээл явж исэн байх нь биш үү? Хөө мундаг юм а тийм ээ. Миний үгээ ахын хин гэдэг үлээ. Том ахын. Нямаага. Тийм нямаага. Нямаарч байгаа тэнд юу идэг гэлээ SGS. Миний хөө мэдхүү. Ажиллаа хийдэг. Нэрийн чи ажиллаа тийм шүү дээ. Юу ихэвдээ. Гагнуурчин гэдэг ажил хийдэг байх нь тийм үү? Гагнуурчин гэж юу хийдэм бэ? Энд ч одоо ямар ажил хийдэг мэдхүү манай дүлгөнөө. Юу хийдэг? Гагнуурчин нүм хийдэг гинэ. Тийш нэрэ. Чи юу гэж ойлгож байна гагнуурчин? Тий? Буудлаг ингэж бодоод байгаа юм. Юу гэж тэ эн чи анчин биш тэ ямар гагнуурчин гэдэг чинь биш тэ ингээд би чам түр үзүүлж ирсэн ш нөгөө хоёр төмөр энтрийг ингээд нийлүүлээд тийм үнийг ингээд чулуу хард алт тэд нэр ингээд явж байгаагууд дээр нэг юм сорон зэдэг тэгээд төмөр байгааг ингээд гэж сороод тэр гагнуурчин биш ээ үл мэдхээ. Бас өөр гагнуурчин ингээд би бас сайн мэдэхгүй л дээ чамтай адилхан ерөнхийдөө муу мэдлэгтэй. Тэгтээ ингээд хоёр одоо ингээд тасалцсан юмыг нийлүүлдэг байхгүй гагнуурчин ингээд төмрийг гэд ингээд нийлүүлчихдэг. Ийм мундаг ажил хийдэг миний үгээ ах нь. Йой. Манай дүлгөөнөө тэгсэн чи энд сураад, гоё зураад. Миний хүү одоо жишээлбэл сүүлд энэ хараа энийг зурсан. Юу зурсан яа ихчтэй тайлбарлалтаа хараад энэ юу вэ? Энэ сонгол. Оо, ястай гоё сонгол байна, тийм ээ. Энэ юу юм миний хүү? Юу зурсан? Юу зурсан гинэ? Сайхан уул зурсан юм уу? Хаав нь миний үгээ уулна. Үйнд байгаа. Тийм уул юм уу? Энэ уулыг зурсан юм уу чи? За, энд хэн алхаж байгаа юм? Ялаагүй. Энэ хэн гэдгийг нь олоогүй юм уу? Энэ хин миний хөө? Манай өвөө. Өвөө нь юм уу? Энэ өвөөг нь хэн гэдгийг миний үгээ? Өвөө богонд яваад идэв. Өвөө нь богонд яваад идэв юм зөв үү? Яадаг гинэ? Богонд идэв. Богонд хэлдэг. Дахиад өвөө энэ богонд бурханд хэлдэг юм шиг. За бурхан болсон юм уу миний өвөө? Хөөх юм ин. За ойлголоо. Энэ хин юм бэ миний хөө? Энэ миний үе юм уу? Миний үеинд юу гэрэлтээд байгаа ингээд толгооноос нь? Ногоо дууддаг. Юу хийж байгаа гинэ? Ногоо дууддаг. Ногоо дуудаж байна. Ямар ногоо? Чон. Нохоо чон уу? Оо, ямар мундаг юм бэ? Энд яг
нохоо уцаад байна тийм ээ? Энэ танаа нохоо юу? Хин гэдэг танаа нохоог? Чон тэтэ. Чон гэдэг нэртэй нохоо юм уу? Даанч тийм бахад. Танаа нохоог чон гэдэг. Чи чон гэдэг нохоогоо дуудаж байгаа юм байна зүв үү? Ой ёо, яста зөв ойлголоо. Би мундаг байна шүү. За байж байгаараа энд нэг ингээд нэг сонин мал байна. Энэ ямар амтан бэ? Тэмээ. Үл мэдхээ тэмээ гэж ямар амтан бэ? Тэмээ гэж тийм югмэр юм гэдэг. Юумэр. Одоо тийм жоохоо ер нь ийм хэмжээний урд хүзүүтэй. За. Тэгээд бор арьстай чихэн жоохоо ийм том. Тэгээд толгоон жоохоо ийм. Тэгээд яг дээдлэн штий. Жоохоо ингэсэн. Тэгээд Ямар хэцүү тайлбарлалт юм бэ чи манай тэмээг. За өөр яавдэ. Тэгээ цаана гол онцлог нь юу илээ дээ? одоо нохооноос чинь үгүй ийм дөрүүлтэй штий. За. Тэмээ яа дээдүүлтэй. Дөрүүлтэй. За. Тэгээд нуруунд дээр нэг хоёр дачгийн дугуй шиг тийш болох юм байдаг. Нуруунд дээр ийм дугуй шиг ийм хоёр юм байд юм уу тийм ээ? Хоёр байдгүй, гурав байдгүй. Хоёр байдгүй зүйтэй. Тэрийг юу гэж хэлдэг вүлээ? Миний хүмэд хөдөлгөөнө. Юу гэж хэлдэг вүлээ? Тэмээний нуруунд дээр байгаа хоёр юм ямар юм гинэ чи? Бондгор юм байдгүй. Дугуй шиг юм. Дугуй шиг юм байдаг гинэ. Тэрийг юу гэдгийг мэдхүү миний хүү. Бүх гэдэг дэлгөөнө те. Чи тэмээ унсноо? Унсан байна. Тийм учраас тэмээг сайн мэддэг. Ямар гоё сур тэмээ. Тэмээ ч амар өндөр. Өндөр тий. Чи харин нэг л юмыг сони хэллээ. Жижигхэн хөлтэй хүзүүн жижигхэн гэсэн үү юу гэсэн бэ? Хүзүүн. Харин урт үзүүтэй эзтэй тэмээ чи. Үгүй юу? Ойртуулж үзүүлнэ. Чи тэмээ унж үзсэн үү? Тэмээ унж үзсэн. Хаана? Сэлэнг хаа. За. За одоо дараачийн амтан асуу. Энэ юу юм бэ миний хөө? Туулаа. Туулаа юм уу? Энэ туулааны нэг чих нь хайцсан миний хөө. Нэг чих өвөний ингээд алжээ. Хин авцсан гинэ? Манай өвөө. Өвөө нь авцсан юм уу? Нэг чихийн үү? Яах гэж авсан юм бол? Уулаа тэгээ манай өвөө энэ туулын хоёр ингээд тавиад идэ өглөө. Ястасаа ойлголоо. Энэ туулаа чи хэдэн хөлтэй вүлээ? Хоёр хөлтэй юм байна. Яг л хоёр. Тэгээ хоёр гартай юм уу бас? Гартай. Эсвэл юу гар байхгүй юм уу? Хоёр Гар байхгүй хоёр хөлтэй юм уу? Ингээ явдсан шүү. Харин би мэдэхгүй л байна. За ойлголоо. Нилээ ууртай туулаа юм уу да энэ туулаа чи? Яага ууралцсан энэ туулаа? Чихэн авцсан гэдэг юм болов уу? Нэг чихийн авцсан гээ ууралцсан юм болов нэрээ? Тэгсэн үү? уулжээ. Угасаа л ууралд юм уу? Уурлаагүй юм уу эсвэл? Ингээд Удаг мангала туулны нэг чиг байгаа баггүй тэгээ өвөний гай байгаа. Тэгээ ингээд тэмээгийн эдний тэгээ идэвчээ. За орчуул одоо. Ахи юу гэсэн бэлээ? Мэдгүй чийл мөн мэдж байгаа юм шиг дундаас нь яриадсэн биз дээ. Энэ өвөө хутаг урж яагаад туулааныхад нэг чихэн аваад тэгээд тэмээг айлгаад тэмээ найсандаа цогтож явдаг юм шүү. Тэгсэн үү? Үгүй шүү дээ. За дахиад ингээд шидэ идэ тэгээ идэ дуулч. Энэ тэмээ юу идсэн гинэ? Энэ өв шиг өвс идсэн юм уу? Уул идэж энэ туулны чигээ туул баггүй. Өвс идж байгаа тулааны чихийг байхгүй болгоцсон юм уу? Энэ тэмээ буруутай юм байна шүү дээ ер нь бол тийм үү? За тэмээний энд юу уяатай байгаа энэ одоо юу юм бэ? Энэ мод юм уу? Энэ модоор яа? Тэгээ туулын ингээ уяа тэгээ. Туулаг уяад явуулахгүй байгаа юм байна тийм үү? За ойлголоо. За энд нэг хоёр хүн явж ийн хий юм бэ? Энэ одоо нөгөө хин хоёр үгүй юу? Ариун булаг идэрч авахлаа хоёр үгүй юу? Энэ агун. Яг зөв таасан мэн үү би? Энэ хоёр хаашаа явж байгаа юм? Идэ ага жимэл хаж байгаа. Идэ ага нь юу харж байгаа? Жимэл хаж байгаа. Чихмэлээ. Үгүй энэ жимэл. Жимэл гэдэг чинь жимс үү? Жимс юм бэ. Жимс түүж байгаа мó агаа нь? Үгүй түүх харж байгаа юм шүү. Зүгээр харж байгаа мó? Хаана байдаг жимс энэ одоо? Энд байгаа юм байна. Энэ жимсийг хараад дараа нь идэх юм уу? Үгүй энэ луу энэ луу юм бэ шүү. Миний үчи. Энэ жимс юм байна. Миний хүү луу идэх дуртай юу? Дуртай. За шууд идчих үү? Луун чинь биеинд сайн билүү? Сайн. Юунд сайн билээ? Луун хөөтэй байдаг. Луун өндөр болгодог тийм ээ? Зүйтэй. Нүдний хараанд сайн гинэ. За энэ жимс нь болохоор юунд сайн? Энэ ямар жимс? Чери юм шүү. Чери гэдэг одоо англи нэр байна. Чери. Ямар мундаг эн чи мэддэм үү чери гэд.
Хөөх чи том болцсон юм бэ штэ. За тэгээд энэ олон гоё юм хаана ургадсан бэ дөлгөөнөө? Энэ жимэл энэ түгээд тэгээ Жимс за чи түүжээс нү? төөдөө. Хаан түүсэн чи? Би түгээгүй. Түүгээгүй зөө түүнгээ бодсон юм байна тийм ээ. Хизээ нэгэн цаг том болоод түүндээ миний үчи тийм үү? Зүйтэй. За миний үгийн анаа нь одоо хаашаа явж байгаа юм бол доо? Энэ ариун булаг анаа нь Мод түгээ. мод түүх гэж байгаа. Мод энд байгаа мó? Энэ юу юм бэ миний хөө? Энэ угойн ингээ манай өвөө ингээ алаа тэгээ магтаа ба. Махан юм шүү. Ингээ гал төлөөд тэтэ. Өвөө нь анчи юм уу? За яасан ингээ буугаалаа тэгээд энд гал төлсөн юм уу? Зүг ойлгосноо би? Энэ угойн алаа яваа тэгээ угойн алаа тэгээ энэ гал төлжээ. Гал за ямар ч байсан л гал төлд юм байна тийм үү? Тэр төлж байгаа гал нь юм уу энэ? За. Энэ уган юм байна. Уган гэдгийг нь ойлгодгүй. Энэ өмбөө. Өмбөө гэдэг юм уу? Үхэр үү? Угой. Үхэр юм байна штэ тийм үү? Галаа тэгээ гал төлжээ. Тэгээд магчанж байгаа юм уу? Одоо яг ойлголоо. За. Энэ өвөө нь ямар мундаг юм. Тэгээ энэ магчаанаад энэ гал төлөө тэгээ яах вэ дараа нь? Идэ. Хин идэх үү? Бүгдээрээ. Миний гоо мах идэх дуртай юу? Дуртай. Хамгийн гоё дуртай хоол нь ямар хоол вэ миний үгүй? Мак. Тэгвэл өвөөнөөс та жинхэнэ дуртай хоолыг энд хийж байгаа юм тийм үү? За ойлголоо. За миний үгийн ээж нь одоо хин гэдэг хүн билээ? Миний үж одоо ингээд ээж нь аав, нэгч нь ах нь өвөө. Зөндөө олон хамгийн хайртай хүн байна уу? Хин тэр нь? Имээ бага. Имээ нь байгаа. За миний үгийн имээгийн нэрийг мэдхүү чи? Мэдэн. Хин гэдэг? Мөнхнараа. Имээ нү? Имээ юм уу миний үгийн ээж нь юм уу? Ээж мөнхнараа. Имээ бас мөнхнараа. Мөн үү? За ойлголоо. Ямар гоё нэг нэртэй юм бэ тийм ээ. За миний үгийн хамгийн хайртай хүн нөө? За байгаа. Чи тэрстэ ярина гэж. Энэ ээжигийн имээ. Яасан бэлээ ээжигийн имээ? Мэдгүй. Миний үедээ хамт байгаа юу? За миний үд хайртай юм байна тийм ээ. Агуна идэ анана бага. Тийштэй нэр агуна анан байгаа. Идрээ агаа нь байгаа тийм ээ. Аав нь ажилдаа явцсан уу байгаа юу? Баггүй ажилдаа явжээ. Хизээ ирэх бол аав нь? Одоо. За аав нь ажил дээр юу хийдэг гэж байна? Ямар ажил хийдэг гэж мэдсэн үү чи? Том машин дээр ажилдаа. Том машин дээр ажилдаг үл мэдхээ. Миний үчидэг аав шиг том машин дээр ажиллах юм уу? Том болоод эсвэл юм зураач болох юм уу? Эсвэл өвөө шиг мундаг гоё юм гал төлдөг юм мундаг хүн болох юм уу? Юу хийдэг хүн болох юм? Гал төлдөг хүн. Өвөө шиг гал төлдөг үү? Гал төлөг чинь бас их авьяас хэрэгтэй тийм ээ? Тийм. Гал түлхэд хэрэгтэй зүйл байгаа. Хамгаална уу? Тийм ээ. Хэрэгтэй. Тэгээд хитрхи хойртод байгаа бол өөрөө. Бас эвгүй тийм ээ. Тийм. За гурлаа ингийн миний үуч нь штэ. Тэгж яриул манай дөлгөөнөө чи хэд хүртэл тоолдог гэж бодож байна. Бүр өста 20 хүртэл тоолдог тий. За миний хүнийг үл мэдхтэй нэг тоолоод үзүүлдэ. За. 1 2 3 4 5 6 7 8 9 Онц. Миний үуч юу 20 гэсэн чи бүр 33 хүртэл тоолчлоо тий. 25 байна. Ийм мундаг хөөхд баггүй. 25 байсан юм шүү. Үгүй яах вэ энэ чинь мартаал үсттэй энэ чинь 25-ыг мартчих шүү. 25-ыг мартчих шүү л гэдэг юм. Манай дөлгөөнөө өста мундаг байна. Миний үуч бас дуу дуулдаг гэсэн үү дээ. Нэг дуу дуулна гэсэн мэтэр тийм ээ. За нэг дуулаад гараа. Найзуудаа. Дууссан уу? Ястаа гоё. За дахиулчи.
Одоо дахиад чивти нэгэд хэлдэг чи. Бэж л дээ чи хүүхэд дуудуулж. Яах вэ энэ чи гоё. За дахиад 1 2 3. Өглөө болоод ла ногоонги ла онла ногоо зэвэ о ни ногоонги hello элдэ ла Тэр ийм гоё өнгө хэлж штэ. Ногоо өнгийн, цэнхэр өнгийн тийм үстэй. Ногоо цэнхэр өнг гэж яхаж чинь. Миний үчи гоё дуртай өнгөнүүдээ сая дуулдлаа. Зөв үү? Солонгын дуудуулж байгаа аахгүй тийм харалтаа. Солонго чинь ингээ ногоо өнг байдаг, цэнхэр өнг байдаг, шар өнг байдаг тийм ээ. Тийм гоё ийм өнгөнүүдэд дуулж байгаа аахгүй. Өөрөө бүр зохиогоод дуулж байна. Бүр мундаг хүн чинь өөрөө зохиож дуулдаг аахгүй. Тийм ээ дүлгөнөө. Тийм. Өөр мундаг хүн чи яадаг вүлээ? Хоол сайн иддэг тийм үү? За, өөр мундаг хүн чи яадаг вүлээ? Гэртээ ажил хийж гэнэ үү миний хөө? үгүй Ээжтэй тусалж гэнэ үү ер нь? Юу хийж тусалж гэнэ? ялигээ дуулж Ажил хийгээд тусалж гэнэ үү? Ямар ажил хийгээд тусалж гэнэ? олигээ Хоол идэм үү бүр? Ямар мундаг юм? Ямар хоол хийх вэ? буддад Хүй, будаатай хоол хийдэг гэж нь үл мэдхэ. Будаатай хоол хийхэд чи юу хэрэгтэй байдаг лээ? идэ Идэ. За, тэгээд будаа хэрэгтэй юу? идэ Хэрэгтэй, будаа. За, Тас хэрэгтэй юу? тос хэрэгтэй. За, мах идэ маах хэрэгтэй чи хамгийн чухал өөр. Яаж өөрч юу гэдэг альтаа идэ А, чивлээ идэ жимс хэрэгтэй. үгүй А биш үү? чивлээ идэ хогол идэ ногоо хэрэгтэй юу? А, юу хэрэгтэй гинэ? хогол идэ Хогол. үгүй ингээд Миний үчи хогоо шүрдд юм уу? үгүй биш. агуна Агун анан шүрдд юм энэ тий? Оо, тэгэн штэ анан шогоо шүрдээд. ана ага угаан Ана аяга угаан. За, идэ идрээ агаа нь болохоор заална ороо засан зүйтэй. За, хин ануудаар нь яах вэ? ананд илжээд идэ Ануудаар хичээлдээ явна. Зүйтэй. Явна. Нямаах нь гэр цэвэрлж чадж гин үү? Зав байна уу? Байхгүй тий? Чадав. Ажлаа хийж байгаа юм чинь тий? Тий, одоохондоо бол завгүй л юм байна, тийм үү? За, тэгээд та бол будаатай хоолоо ичд юм уу? үгүй ээж Ээж хийдэг штэ нэрээ. Миний үчи ээжтэй зөв тусалдаг штэ, тийм ээ? Тий. За, өөр чи гэртээ юу хийдэг вэ? унтэ Унтд юм уу? За, хинтээ унтах уу чи? бүгдээ унтэн Бүгдээрээ унтна. Миний үчи ингээ ээжтэйгээ хамт унтах уу, ганцаараа унтах уу, эгчтэйгээ унтах уу? идэ унтэн Ээжтэйгээ унтах уу? За, сайн байна. За, одоо тэг битэр ч юм маш сайн ойлгодог учраас найзаагаа маш сайн ойлголоо, тийм ээ? Гэтэ би ерөн бараг юу ч хэлсэнгүй. За, чи юу ярмаар байна? За, чи энэ 3 тэсийнхээ тухайг яриад тахта ирсэн чи ямар байсан энэ нутаг? Хамгийн гоё нь энэ блогууд нь айгүй их таалагдлаа. Блог гэж юу ярьж байгаа? Цэцэрлэг яриад байгаа юм уу? За, ойлголоо. Энэ цэцэрлэгийн энэ анги танхимууд их гоё байсан, тийм ээ? Цэвэрхэн, маш гоё олон тоглоомтай. Тэгээд их гоё тогтчулсан сайхан цэцэрлэг байна, тийм үү? Таны дуртай хичээл юу вэ? Миний хувьд дуртай хичээл үү? Тоглоом тоглох гэдэг хичээл. Минийхла биеийн тембэр. Манай дэлгөөнүүгийн хамгийн дуртай хичээл нь юу лээ? Зураг зурах тий? Тий. Чи зураг гэвэл зураал ах уу? Ирсэн чинь Гөөкидөө яасан жоохон нойр өрснөө миний үгийн. За хоёлоо тэгвэл жоохон ярьж байгаа тэгээ унтнаа. За юу? За. ирсэн чинь Энэ гоё уултай исэн тий. Ямар уултай байлээ чи уулын нэр мэдхүү. тэгшилсэн байсан. За тэр нутаг усынхаа уулын нэрийг мэдэж гин манай найз. Ямар уултай байлээ танаа энэ нутаг чи? үгүй Ямар нэртэй? надэ Натай юу? ингээд нүдэн хаагунанте Харгуун настай юм шүү. Нүдэн айнаад харахгүй яадаг гинэ. Болд юм уу? энэ нүдэн натэг энэ хаадаг Нүдэн айнаад нар хаагаад тэгээд тэгээ нүдэх хаагу юу уулыг харахгүй мó? Яага харж болдгүй юм? энэ Энэ чи ямар юу лээ? Энэ чи юу лээ? Нар үлээ. най нүдэн Яг үнэн зүйтэй нарлаа хамаагүй харж болохгүй тийм үү? Тэгэхээр зүнүүд нь Тийм нүд ингээ өвдөх учраас нүдэнд хэцүү учраас нарлуу харахгүйгээр амьдаг. Маш зүйтэй сайн байна. Зөв. энэ хаагуулаа унтэ Юу харахгүй уул руу ундаг за. Тийм учраас нүдэ нарлуу харж болохгүй нэ тийм ээ?
За ойлголоо. За надад бол энэ 3 тисийн юу таалагдсан гэж энэ хүүхдүүд нь их мундаг. Бүгдээрээ ухаантай. Бүгдээрээ маш одоо сэргэлэн цовоо авьяастай. Манай харахгүй 4 настай найз гэхий чи ийм мундаг ингээд энэ гоё ангидаа суугаад энэ гоё зургийг зураад ингээд ээж аавынхаа бахархал болоод ийм олуулаа гэртээ. Миний үуч нь хин байгаа вэ гэрт нь аав нь ээж нь тийм үү? Аав баггүй. Аав нь ажил дээр байгаа л да би мэдж байгаа. Гэхдээ ер нь бол байгаа биз дээ. Аав альта. Ажилдаа бай. Надаас хамгийн Тий анаа ойлгож байгаа. Тий. За Аав альта игээ загуу байгаа. ажлаа игээд завгүй байгаа тий. Тий их чинь ойлгож байгаа шүү дээ тий. Би мэдсэн. Өчигдөр бит хоёр нөгөө SGS компанид очиод нөгөө уурхад очисон чи аав нь зүгээр тэнд чинь зүгээр ингээл нөгөө юу гээ чинь нөгөө том машины чинь барьцсан тий. Тэгэл ингээд ста тэр нүүрсий чинь ингээл аваад нэг тийшээ аваач тавиа завгүй явж илээ нэрээ. Хөөгөн завгүй ажилт юм бэлээ. энэ чи бас надад нэг таалагддаг нь бүгдийн нэг дуурын цэцэрлэгт багтаасан. Тэгсэн яг үнэ надад бас тэр таалагдсан. Чи өөр тийшээ явчих юм а гэрийнхнийгээ ярьж гин. За ээж нь бол энэ олон сайхан хүүхдээ хараад энэ дэлгөөндөө хоол энэ нөгөө цэцэрлэг сургуульд нь явуулаад хүүхдүүдэд асрах халамжлах ёстой тийм үү? Тий. Ням аргач ах нь бол баг дахиад одоо SGS компанид очоод тэнд одоо ингээд бас завгүй ажиллаж байгаа тийм үү? Зөв үү? За. Ээж жилдээ хөөе тэгээ би цолон. Тэг ээж цэцэрлэгдээ хүргээд миний хүү тоглоом тоглодог тий? Зүйтэй. Жилдээ цолон тоглоо тэгээ ээж намайг яваад гэртээ авч яваа тий? Яг үнэ. Тий, миний үгийн нөгөө ануудаар их чинь бас ариун булаг их чинь идэрж авах нь бүгдээрээ сургуультай явдаг тийм ээ. Тэгээ буцаад гэртээ ирдэг та нар тийм үү? За, ингээд манай энэ 3 дэс сумын нэг айл өрх гэхэд ийм олон сайхан хүүхдүүдтэй. Манай дэлгөөнөө чи ийм сайхан цэцэрлэгт яваад ингэж сайхан өсөж хүмүүжиж байгаа. Дүүдээ ингээд энэ одоо сайхан сумаа улам сайхан хөгжилтэй цэцэглэлтэй болгоод өөрөө мундаг том авьяастай сайн хүн болоорой гэж хүсэн өрөө заа юу? За миний үгийн аавынх нь ахынх нь ажил нь өөдрөг сайхан байх болтугай гэж хүсэн өрөө заа юу? За чи ер нь ойлгож байна миний хүсэн өрөөд байгаа имийг. За тэгээ хоёлаа одоо чи зураг зурах гээд байгаа юм уу? Нэвтрүүлэг дуусны дараа зураарай заа юу? Чи яг юу зурах байсан бэ? Ямар нэгэн гоё тустай амтна. Чи энэ 3 дугаар цэцэрлэгийг зураарай заа юу? Энд ингээд хөөрхөн сууж байгаа манай дэлгөөн байгалыг зураарай заа. Хажууд нь ингээд зөндөө олон хүүхдүүд нь зурч. Зөндөө олон хүүхдүүдийг зураарай заа. 3 дисихийг бүгдийг зураарай заа юу? За хоёлаа харин одоо найзтай яах вэ? Бэлгээ өгье тийх үү? За энэ одоо тэгээд ямар ажил байх нь вэ? Манай дэлгөөн байгалийн аав нь ах нь ажилдаг энэ компани ахыгч нар нь манай дэлгөөнөд биштэй аав нь ах нь маш сайн ажиллаж байгаа шүү. Маш мундаг байгаа учраас дэлгөөн байгалийнхаа одоо эрүүл инх азтай жаргалтай сайн сайхан амьдраарай өсөж том болоод мундаг сайн хүн болоорой гэд өгөөрэй гэсэн шүү заа юу? За энэ тоглоомыг өгөөрэй гэсэн. За барайраа миний хөө. Энэ гоё ам татныг өгөөрэй гэсэн шүү за. За миний хөө тэгээд бүх хүүхдүүдэд хоёлаа баяртай гэж хэлнэ болоогүй. Энэ дээр тавьчих. Оохой. За өнөөдрийн зочин хэн байсан бilé? Энтергээд хоёлаа гоё төгсгөлөө ин тийм үү? Байхгүй. Мартчихдгийг. Дэлгөөн байгаль. Зүйтэй ийм гоё нэртэй хүүхдээ чи яаж мартаж болох хоёлаа тийм ээ? Хэдэн настай вэ манай дэлгөөн байгаль чи? Настай. 4 настай дэлгөөн байгаль маань манай өнөөдрийн нэвтрүүлэгт оролцлоо. Энэ нэвтрүүлгийг бид нар SGS компани хамтран хийлээ тийм ээ. Ингээд өнөөдрийн энэ нэвтрүүлгийг бид нартай хамт байсан манай 3 тис сумынхан, Өмнө Говь аймгийнхан, Монгол улсын бүх сонсогчдоо энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлээд тэгээд дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Баяртай гэрээ. Баяртай. За.